Яг адилхан бизнес санал тавихад хохирогчийн сэтгэлгээтэй хүн юу гэж боддог вэ гэхээр энэ хүн намайг ашиглах гээд байна даа гэж боддог байгаа. Харин ялагчийн сэтгэлгээтэй хүн надад ямар боломж байна? Надад ямар ашиг байна вэ гэдгээ боддог. За тэгвэл хохирогчийн сэтгэлгээтэй хүн маань хамгийн их том алдаа гаргадаг зүйл нь юу вэ гэхээр бусдыг хийхийг хүлээдэг байгаа. Тэгээд юм болгон дээр хохирч явж байдаг. Миний амьдрал болохгүй байгаа нь би ядуу байгаа. Миний бизнес бүтлгүүцсэн нь яг улс төрийн буруу. За тэр нэг хүний буруу. Надад мөнгө байгаагүй учраас би одоо бизнес маань ямар ч амжилтгүй явж ич юм уу те. Иймэрхүү бодолтой байдаг учраас яах вэ гэхээр дандаа сүүлд явж байдаг. Дандаа бүтлгүүцэж байдаг. Дандаа хохирч байдаг. Гэтэ яг үндэ энэ хохирсон юм уу гэхээр үгүй байгаа. Зүгээр л хохирогчийн дүр тоглогч л байгаа байхгүй. За ялагчийн сэтгэлгээтэй үнийг харъя л да. Яг үннийг хэлэхэд бол хүн болгонд яг адилхан нөхцөл байдал байдаг, яг адилхан асуудал байдаг. Гэхдээ үүнээс яг ялагчийн сэтгэлгээгээр хандсан хүмүүс нь л энэ нөхцөл байдлаас гараад амжилттай ажиллаад байгаа. Бүх асуудал өөрт нь байна гэж боддог гол учир байгаа. Тэгэхээр өөрийнх нь буруу биш ч байсан ч гэсэн ямар нэгэн асуудлаас өөрөө суралцаад явдаг. Ийм хүмүүс байгаа маань. Тэгээд хохирогчийн сэтгэлгээтэй хүмүүс маань яг бизнес санал тавихад бас юу гэж хэлдэг вэ гэхээр ингэдэг. За миний найз эхлээд наад бизнесээ хийгээ үзчих. Тэгээд хэрвээ чи ашиг олоод эхлэх юм бол чи амжилттай байгаад эхлэх юм бол би хамтраад хийе гэж яддаг байхгүй. Энэ нь болохоор маш том алдаа. Тэгэхээр ялагчийн сэтгэлгээтэй хүн болохоор өөрөө эхлээд хийж үздэг байхгүй. Үүгээрээ маш ялгаатай. Тэгэхээр дараа нөгөө нэг бизнест амжилт гаргаад нөгөө нэг санаа нь бүтээд компани гой томроод ирэнгүүт нөгөө өмнө тэр санал тавиад татгалцсан найз нь юу шилдэг гэж би тэгтэл чамтай хамт хийх байсан гэж хэлдэг байхгүй юу. Тэгэхээр юу вэ гэхээр яг та одоо эхэлснээрээ ирээдүйд маш том хөрөнгийг үүсгэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Тэгвэл хүмүүс өдөр болгоныг те хойшлуулдаг, цаг болгоныг хойшлуулдаг. Тэгээд 30 жилийн дараа, 40 жилийн дараа та яг байдгаараа л байна гэдгийг ойлгох. Тийм болохоор зүгээр л та өнөөдөр босоод хөдлөөд хөдөлмөрлөх нь таныг ялагч болох юм.